За та бүхний өдрийн амгалан айлтгая. За баярын төргий. Өнөөдөр сарын эхэн болж байгаамаа. Тэгэхээр сарын эхний 30 минут таарч байгаа учраас бид нар сарын эхэнд бол шинжлэлийн засгийн газар маань аймгийнхаа удирдлагуудтай цахим хурал хийдэг, өчигдөр цахим хурлаа хийдсэн. Тэгээд өнгөрсөн 2 сар тавьсан зорилтууд маань ямар хувийлж байгаа, юу болохгүй байгаа. 3 сард одоо ямар ажил дээр 3 ба 4 сард ямар одоо ажлууд хийгдэхээр төлөвлөж байгаа юм. Энэ дээр одоо хэн юу хийх вэ, юу анхаарах вэ гэдгээ ярьдаг. Энийгээ бол өчигдөр хийдсэн. За бид нар бас төрийн нарийн бичгийн дарга нартайгаа сар бүрийн эхэнд уулзаж яг саяных шиг аймгийн засаг дарга нартай ярьж байгаа шиг өнгөрсөн сарын ажлын байдал эх сард хийх ажлынхаа тухай нэлээд сайн ярилцдаг. Бас тэрнийгээ бол хийчлээ. За өөр нэг зүйл бол ер нь энэ бидний барьж байгаа гол бодлого бол энэ шинжилгээг амжилттай явуулах гол үндэс бол нэгдүгээр хил тод нээлттэй байдал, хоёрдугаарт энэнийг хийж хэрэгжүүлэх гэж байгаа засгийн газрын гишүүд яамдууд, агентлагууд бүгдээрээ нэг ойлголттой болох явдал юм байна. Тийм учраас бид нар ийм зохицуулгын ажлыг бол байнга хийж байгаамаа гэдгийг та бүхэнд хэлье. За энэ өнгөрсөн 7 хоногийн хувьд бол бид нэр хөдөлмөрийн эрхлэлтийн асуудал дээр нэлээд онцгой анхаарал хандуулж байгаа. Бид нар хуучин болохоор иргэдийг ажилтаа болгох гэдэг нэг ерөнхий юм ярьдаг байсан бол энэ жилээс бид нар ингээд 40-с дээш насны хүмүүс зориулсан тусад нь хөтөлбөр гаргаад, тусад нь мөнгө гаргаад тэр хүмүүсийг тусгайлан бас одоо уулздаг, ярьдаг, зуучилдаг, хийж байгаа эрхлэх гэж байгаа хөдөлмөрт нь бол дэмжлэг үзүүлдэг, хийж байгаа, бүтээж байгаа аж ахуйн чиглэлээр бүтээж байгаа тэр хийсэн бүтээгдэхүүнд нь бол одоо дэмжлэг үзүүлдэг, борлуулахад нь. За түрээс болоод өндөр түрээстэй газар жишээлх юм бол түрээсийн төлбөрөөс нь бас хөнгөлөлт үзүүлнэ шийддэг. Маш олон аргаар ингээд 40-с дээш насны хүмүүсийг дэмжиж болох боломж байгаа юм байна. Энийг бид нар тусны хөтөлбөр болгоод гаргаж байгаа. За 5 сарын 9-10-ны өдөр Улаанбаатар хотод залуу малчтын зөвлөгөө гэж бид нар хийх гэж байгаа. Одоо хөдөө орон нутагт тэр дотроо бүр суманд ингээ маллах гэж байгаа, мал аж ахуй эрхлэх гэж байгаа тэр залуучуудад тулгарч байгаа асуудал юу вэ? Засгийн газар тэн дээр нь бас ямар хувь байдлаар дэмжих юм бэ? Бид нарт бас дэмжлэгийн хөтөлбөр байгаа л да. Гэхдээ тэрнийгээ тэр залуучуудыг цуглуулж аль нь зөв болж байна, бидний хийх гэж байгаас аль нь буруу байна, яаж засах вэ гэдэг асуудлаар бол хийх юм. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөр. За одоо малчин ахмад оюутан залуучуудад зориулсан хөтөлбөр. Оюутан залуучууд зориулсан хөтөлбөрийг та бүхэн мэдж байгаа юу гэхээр энэ жил өнгөрсөн жилийн 1500 гаруй оюутнууд зуны ажилд хамрагдсан. Энэ жил бол бидний 10,000 гаруй оюутныг хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Дээр нь бид нар оюутан хүн болов сурахын хажуугаар бас ажил хийгээ гээд ингээд оюутны цагийн ажлын тухай асуудлыг бол гаргаж тавиад одоо энэ чуулган эхлэхээр хуулинд өөрчлөлт оруулна. За ингээд оюутныг цагаар авч ажиллуулснаар нэгдүгээр оюутнууд бол цагийн ажил хийх хэрэгтэй боломжтой болно. Тэгээд хэд 3 төгрөгийн сургалтын төлбөрт одоо нэмэрлэн хажуугаар нь оюутныг авч ажиллуулах сонирхлыг бас одоо аж ахуй эрхлэгчдэд төрүүлэх ийм маягийн хуулийн төсөл бол явж байгаамаа. Тэгэхээр энэ 3 сар гарч байгаа учраас бидний хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байна гэдгээ та бүхэнд хэлэх гэж байгаа. Одоо 4 сарын 4-ний өдөр бол энэ талбай дээр манай хөдөлмөрийн яамныхан бол том арга хэмжээ зохион байгуулна. Тэр нь болохоор энэ мэргэжилтийн ажилчин бэлтгэх чиглэлээр одоо 3500 4000 орчим хүн суралцж байгаа. Тэгээд тэр хүмүүсийн төлөөлөгчд энэ талбай дээр бол томоохон арга хэмжээ зохион байгуулна. Яагаад гэвэл саяны ихэлсэн сургалт бол бараг үндсэндээ дуусж байгаа юм. Танхимын сургалт нь дуусж байгаа. Дараагаар нь бид нар бас манай хөдөлмөрийн яам юу энэ хавар одоо хүмүүсийг ажил хөдөлмөртэй болгох чиглэл юу гэж нэглэхээр мэргэжлийн ур чадварын тэр нөгөө үзүүлэх тоглолтыг бас хийж харуулах гэж байгаа. Нодон жил их сайн юм хийсэн. Бид нар одоо манай нийгмийн нэг хүмүүсийн сэтгэл зүйдлээ өөрчлөлт гаргах шаардлагатай байна л дээ. Яагаад ийм хийгээд байгаа вэ гэхээр заавал дээд сургууль төгсчээж тэгээд нэг диплом авчиж амьдрдаг тэр амьдрал бол одоо хойно үлдсэн юм аа.
Одоо бол зах зээлийн нийгэмд юу хийж чадж гин үү? Юуг хамгийн сайн хийж чадж гин үү? Яаж одоо олон хүмүүс донд өөрийнхөө сайн хийдэг мөр өрсөлдөж чадж гин үү? Тэрнээр амьдрэх цаг гэдгийг л үзүүлэх гэнэ. Тийм учраас бас энэ мэрэгжлийн ур чадварын энэ асуудлаар бол талбай дээр бас тэр арга хэмжээгээ зохион байгуулнаа. Тэгэхээр манай ажилгүй гэж байгаа иргэд бол ажил хийх түмэн боломж байна шүү. Та нарт нас бий одоо бүх одоо мэрэгжил боловсрол бүх юмд чинь таарсан ийм хөтөлбөрүүдийг засгийн газар одоо хэрэгжүүлж байгаа. Тэрнийхээ эхнийхийг өчигдөр ингээд 40-с дээш насныхан зориулаад хийгээд эхэлчлээ гэдгийг хэлэх гэсэн юм аа. За хөдөө орон нутагт бол хөдөө орон нутагт орон сууц тэр дотор мянган айлын орон сууц барих асуудлаар бид нэлээд судалгаа явууллаа. Тэгэхээр эхний ээлжин 6 аймагт бол мянган айлын орон сууцыг эхлүүлэе гэж бид ярьлаа. А бусад аймагуудад бол судалгаанаас юу гэж гарч ийнэ вэ гэхээр тэр аймгийн төвийн оршин суугчдын байр авъя гэсэн хүсэл эрэлт. А нөгөө талд нь тэнд нь компаниудын барьж байгаа байшин хоёр зарим газар бол бараг тэнцээд байна. Ойролцоо байна гэсэн. Тэгэхээр нэмж заавал төр орон сууцны байшин барих уу юу гэдгийг бол бусад аймагуд дээр бид дахиж ярина. Өчигдөр энийг бид захим хурал дээрээ бол аймагуудад хэлсэн байгаа. Хэмжээ шийдэж чадсан бол аймгийн төв дээр бол эхлүүлж байгаа юм бол бүх аймгийн төв дээр бол бүх явахад үлдсэн 9 аймагуд 9 аймгийн төв дээр дулааны станцыг нь барихаас ажлыг бол бид нар засаг дээр шийдсэн. Тэгэхээр энэ 9 аймаг дээр дулааны станцтай болно. Энэ жил хэрвээ эхлээд зарим жилийн дотор дуусна, зарим жил дамнах байх. Дараа жилийн өдий гэхэд бол бүх аймагуд бол дулааныхаа станцыг бол аймаг дээр барьсан. Энэ бол чухал орон сууцчлуулахад бол маш чухал асуудал юм байнамаа. За дээр нь онцлогооны төв 11 аймагт орох ёстой нэг 4-5 аймгийн онцлогооны төвийн асуудал бол удаж байгаа, жаахан саатж байгаа. Засвараа хийх гэж за тэрнийг ойрын хугацаанд шийдчихин ингээ болчихноо. Тэгээ бид нар 3 сард бол энэ 11 аймгийнхаа онцлогооны төвүүдийг ашиглалтанд оруулна. За битүү захыг та бүхэн ойлгосон 2 аймаг нь бол орцсон, 1 аймаг нь бол дутуу байгаа. За энэ эх 7 хоногийн нэгд өдөр удвал сайд эрүүл мэндийн салбарт өнгөрсөн жил ямар бүтээн байгуулалтууд хийгдсэн, энэ жил одоо юу хийхээр төлөвлөж байгаа юм бэ гэдэг энэ асуудлаараа нэгд өдрийн 12 цагаас болдог бүтээн байгуулалтын цагаар ярилцлага хийнэ. За анхаарал тавьсанд баярлалаа. За надрыг нэрсэн алга ер нь бол дархан байгаа, орхон байгаа. За Ховд аймаг байгаа, Уус аймаг байгаа. Тэгээ дээр нь 2 аймаг байгаа. Урьдчилсан байдлаар гарсан. Бусд нь бол урьдчилсан судалгаагаар бол дахин судалгаа хийх шаардлагатай, эрэлт нийлүүлэлт. Одоо өөрөөр хэлбэл баригдсан байшин аль зэрэг борлож байгаа тэр аймагт одоо борлоог үлдсэн байшин байна уу? Бүх судалгаа хийж байгаа. 30% төлөд авах иргэдийн тоо хэд байна? Тэр судалгаанаас бол эхний ээлжинд энэ хаварсах юм байхгүй да одоо 4 сард бол энэ 6 аймгийн бол эхэлье гэж Төв аймаг байгаа нэг нь. За нэг аймгийн би санахгүй. Нэм 6 аймгийн шийдсэн. Би одоо тэр үгдээ хэлж чадахгүй л да. Тэгэхээр энэ эх 7 хоногийн нэгд өдөр удвал сайд бүтээн байгуулалтын цагаар ороод тэрний дараачийн 7 хоногийн нэгд өдрийн бүтээн байгуулалтын цаг Батбаял даргыг авч ирээ. Тэгээ Батбаял дарга бүтээн байгуулалтын цагаар ерөн нийслэл дээр нөгөө гэр хорооллын дахин төлөвлөлт юу болж байна, хичнээн юу хийж байна. За мэдээж Батбаял даргаас гадна эдийн засгийн яамны шугамар хийгдэх гэж байгаа нөгөө гудамж төсөлмөө нэмж хичнээн болох юм. Хурдны зам маань яах юм гээд нийслэлтэй холбоотой асуудлуудыг өнгөтэй дарга тэрний дараачийн 7 хоногийн нэгд өдөр яриулч ерөн үзүүлж харуулад яриг. Гадаад үйл хэлээ онлайнаар бүртгэгээд ингэхээр за тэрүүгээр бас бүртгүүлж чадах хүн хичнээнж байх юм билээ. Нэг хоёрдугаар тэр нь бас одоо гэр хороолд байгаа иргэний хувьд бас төвөч хэрэгдэл учруулж магадгүй. Тэгэхээр нэгэн засгийн газраас хийдсэн одоо бол нэлээд сайн хөрцөн шүү дээ. Төвц машиныг иргэд мэддэг болсон. Тэгэхээр төвц машинаараа бүртгэлийг хийчих гэсэн ийм санааг л юуных нь төрийн орон сууцны корпорац гаргасан. Дээр нь дахиад яаж яах вэ гэхээр яагаад төвц машинаа бүртгэж байгаа вэ гэхээр одоо ингээ баахан материал бүрдүүлнэ шүү дээ. Тэгэхээр тэр иргэн нөгөө хурууныхаа хэгээр ороод ингээ бүртгүүлчих юм бол тэр хүнээс хэрвээ материал чинь цахим хэлбэртэй байгаа бол тэр хүнээс тэр материалыг бүрдүүлгэж шаардахгүй. Шууд цахимаар нь татаад авчих гэж байгаа. Гэтэл тэр хүний үйл хөдлөх хөрөнгөний жишээлх юм бол Улаанбаатар хотод бол үйл хөдлөх хөрөнгөний 25% цахимжаагүй байгаа. Тэгэхээр цахимжаагүй үйл хөдлөх хөрөнгөний гэрчлэгээтэй хүн бол жишээлх юм бол тэрнийгээ бол
бодитоогоор өгөх ёстой. Бусад юмыг яагаад бусад юмыг нь бол иргэн төвөж хэрэглэл учруулахгүй бол цахим байдалтай болцсон бүх юмыг цахимаар нь татаад авчих гэсэн. Иргэний бүртгэл цахим байна. Даатгал нь нийгмийн даатгал цахим байна. Одоо ер нь бид нар нодон жилээс хойш ер нь нэлээд үзэлцээр байгаад одоо бол ер нь манай иргэний нэг мэдээлэлүүд овоо ер нь татыг бол татчихж болохгүй болцсон. Арай эцэслэгдэг ба. Одоо нэг 14 хоногийн дараа бид нар ер нь нэг тухайн иргэнтэй холбоотой бүх мэдээллийг заавал тэр иргэнийг чи тэр цаас эндээс гэхгүйгээр хурууныхаа яг орол орчих юм бол тэр хүний материалуудыг нь хаач байсан хин ч гэсэн татаад авахын боломжтой болгож яваа. Одоо нэг 14 20 хоногийн дараа бид нар бол эцэлснийхэн дараа бас магадгүй би нэг удаа манай хэвлэлийнхэнтэй уулзаж яг юу хийх гээд байгаа, ямар дэвшил гарчээд байгаа гэдгийг харуулах хэрэгтэй юм шиг. Хөдөөний иргэд хөдөөдөө байр авах боломжийг хангахын тулд аймагуд дээр нь уран сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа. Ер нь ч бид нар цаашдаа аймагуд дээр орон сууцнд ороход 8% биш магадгүй 7% зээлэнд хамрагдах боломжийг бид судалж байгаа. Одоо бид нэг шүүмжлээд байгаа шүү дээ. Одоо энэ буян тухайд ганц байр барьчиад аймагт өвд байж байгаа хүмүүст өгчих юм бол одоо яах вэ? Тэгэхээр энэ бол үндсээрээ буруу бодлого учраас Улаанбаатар хотод байгаа иргэдийн тамаар гэдэг. Аймагт өвд байгаа иргэд цаашаа яах юм гэхээр бид нар бол нэг сарын дотор энэ асуудлыг шийдэж чадна гэж бодож байна. Аймагт өвд дээр байгаа юм уу суманд байгаа иргэд тэндээ орон сууц авах юм бол 7% ч юм уу. Бид нар хичнээн хэмжээний мөнгө заасны зөрөө гарахыг бол судалж байгаа. Энэ бол бас бодиттой хөшөөрөг болно гэж байна. Улаанбаатар хотод 8% зээл авсан дурвал аймынхаа төв дээр 7% зээл ч юм уу авчвал дээр юм уу. Ийм хөшөөргөөр хийнэ. Хойшлоод байгаа шалтгаан дээр саяныхэлдэ эхний 7 хоногт 3 сарын 3-наас шууд авчих гэсэн онлайн хэлбэрээр аавна гэдээ явж ийн лээ. Тэгээд сүүлдээ ярьсараад онлайн хэлбэр гэдэг чинь ингээд иргэн төвөгч хэрэглэл учруулах юм байна. Тэгэхээр түүц машин болгоод нэг 7 хоног алдсан. Тэрнээс хойш хугацаа алдахгүй л дээ. Мөнгөний усны асуудлыг би мэдэхгүй л дээ. Тэгэхээр нөгөө нийслэл ингээд ярих хэрэгтэй. Хэдэн удаа хаанаач байдгийг би бол сайн мэдэхгүй юм байна. Шатхуун дээр бол 1 жилийн хугацаанд их том дэвшил гарсан. Тэр нь нэг карантинаас хамаардаг байдлыг бол багасгасан. Одоо таны хэлж байгаа шиг 5-6 карантинтай болсон. Тэгтэл тайвширах цаг бас болоогүй. Дээр нь энэ бол цэвэр бид нар бүгдээрээ гаднаас авдаг учраас дэлхийн зах зээлийн үнийг хэлбэжлээс их хамааралтай байгаа. 6 карант чинь зургуулаас дэлхийн зах зээлийн үнээс хамаардаг карантууд байгаа. Тийм учраас бид нар бол их мундаг болчлоо гэж хэлэхгүй байгаа. Тэгтээ дэвшил бол гарч байгаа. Шүлхий бол энэ жил гарч байгаа юм биш үү? Би одоо өмнөх засагтаар харж бас их олуудаа ийм болдгийг бид нар шийдэж чадахгүй л яваад байдаг асуудал мөн л дээ. Манай засгийн газар дээр шинжилж энийг шийдэж чадахгүй байна. Яагаад тэгэхээр энэ салбарынхаа өөрснөө энэс өөр арга алга гэдгийг. Өөр хүмүүс болохоор уг нь өөр аргууд байдаг юм аа л гэдэг. Шийдэж чадаагүй. Тийм учраас хөдөөж яам Баттулга сайдад бид нар бас өнгөрсөн засгийн газрын хууль дээр үүрэг өгсөн байгаа. За яг энэ одоогийн шүлхийдээ бол ингээд тэмцээд наан цаана гэ вакцин шинэ бага юм яриад өнгөр. Ер нь цаашид шүлхий өвчнөд яаж тэмцэх юм бэ гэдэг дээр бодлого гаргаад өөрчил шинжилээд олон нийтэд танилцуулъя гэсэн. Тэгэхээр тэр бол тусгайлан гарна гэсэн үг. Одоо яагаад болохгүй би жишээ хэлье л дээ. Нэгдүгээрт малаа шүлхийний вакцинд хамруулаагүй хүний өхөр шүлхий өвчнөөр өвчлөхөд улс тэрнийг одоо юу гэдгийг одоогийн байгаа хуулиараа бол ариутгал за өчнөө хүний зардал тэгээ дээр нь нөгөөдхий чинь алж устгахсны дараа үнийх нь үнийн тийм үнийх нь 90% улсаас төлнө гэдэг ерөөсөө өнөөдрийн тогтолцоо бол буруу байна гэдэг дээр бид нар санал нэг байна. Тэгэхээр тогтолцоо чинь буруу байгаа юм бол наадахаа өөрчилсөн юм оруулж ирээ гэж хөдөөж байгаа юм. Тэр вакцин тэр нөхөн олгуур бүгд хөдөөж байгаа юм оруулж ирэх асуудал. Онцгойгийнхэн шүлхий үед юу хийх ёстой гэхээр хөл хөдөлгөөнийг хорих хумх халдвар гүйтгэлийн асуудал дээр нь анхаарал тавих ийм юм л хийх. Хоёр өөр ажил юм шүү дээ. Тийм учраас бид нар энэ дээр энэ удаа нэг удаа юм шүлхий гарлаа гэдэг өнгөрөхгүй дараачийн удаа би та нарт яг манай яамных нь энэ чиглэлээр гарсан өөрчилсөн бодлогыг нь бол танилцуулнаа. Ер нь хариуцлага талдаа хүлээхгүй бол бүх юм улсын нуруунд дээр ирээл дээр үед хэдэн жил өмнө нэг шүлхий гарахад 20 хэдэн мянган мал устгах гэсэн байхгүй.
Тэгэхэд нэг 10 гаруй хүрэхгүй тэрүүнд хүрэх гарч ирсэн. Одоо сая бол 3000 гаруй мал устгаж байгаа. Тэгээд давхар зардал нь бараг 10 тэрбум төгрөг хүрч штэ. Тийм учраас энийг бид нэр ярихгүй бол болохгүй байна гэд. Тэгээд засгийн газар дээр бол үүрэг өгсөн байгаа. Хүнсний ногоон дээр бол би их одоо харамсалтай зүйл хийглээ гэж бодож байгаа. Шинжлэлийн засгийн газар ингээд аль болохоор өөрснийхөө нэг дотооддоо хий, бие биенээ дэмжиж нэгнийхээ юмыг авъя хэрэглэе гэсэн чинь баг бидний идж байгаа бүх юм хортой гэдэг ийм мэдгэл хийсэн. Энэ бол би их алдаатай зүйл болсон гэж зүгээр бодсон. Тэгтээ алт үеийн бодохныг хэрэг мэрэгжлийн байгууллагуудыг нь шалгаад үнний ярьсан юм, худлаа ярьсан юм гэсэн өчтөр тэд нар бол худлаа ярьсан гэсэн. Монгол улсад хэрэглэгдэж байгаа бүх ногоог хэн шинжилж гисэн. Тэгэхээр энэ бол маш их алдаатай зүйл боллоо. Алдаатай юм уу? Энэ одоо тийм бас бодлоготой юм уу бас энийг шалгах нь зүйтэй. Ер нь монголчууд ингэж үүмэлж бас хэрэг. Арай хийж нэг дотоодынхаа төмс маань гайгүй боллоо. Луун юм маань гайгүй боллоо идчих гэсэн чинь наач хортой гэв. Та нар сурагчийн дүрм төвцийг харж байгаа. Бид нартай бүтэн жил хэрэлдэж байгаа шүү дээ. Яагаад гэж байгаа вэ? Чанаргүй байна, тэгээд байна, үнэтэй байна. Тэрний цаана юу байдаг? Мөнгө л байдаг байхгүй юу? 30-40 тэрбум төгрөгөөр гадаадаас очиж худалдаж авчир шахааны бизнес хийх нь хамаагүй хэлбэр байсныг энэ засгийн газрын нэг янзын юмнууд дотоодод үйлдвэрлэн чинь янз бүрийн юм яриад бид нар бол төвөгтэй л дээ маш их төвөгтэй хэл ам дундуур явна. Тэгтэл нэг хэд ойдлын үйлдвэр ажил хийгээсээ билээ хэд эмэгтэй шүдмэн бас юм хийгээсээ билээ хүүхдүүд маань бас чанартай боломжийн хувьд сэмжчихээсээ билээ энэ нэг жил бас шууд гөлгөр явцдаг юм биш нэг жил ингэс яг энтэй адилхан юм руу орох гэж юм гэж би хэлж байна. Тийм учраас мэрэгжлийн байгууллагад хэлээд үнэн бол үнэн худлаа бол худлааг нь хэлгэсэн өчтөр худлаа гэдэг юм л бас. Ер нь ч та нар бодлоо Монголын бүх төмсийг бүх лувг шинжилсэн амт ер нь хаана байх вэ? Тийм учраас иймэрхүү байдлаар монголчуудын дотоодынхаа үйлдвэрлэлд дотоодынхаа юм нэгнийхээ хийж байгаа юмд үл идэх хандлага гаргана гэдэг бол ноцтой хэрэг гэж үзэж байгаа. Энийг бас цааш нь нягтлж шалгах нь зөв. За тэр 888-ыг би мэдэхгүй маань 1153 ирсэн 51. Тэгээ бодвол нөгөө импорт экспорт хоёр хамрахгүй байгааг нь хасчихсан цаана тийм тоо үлдсэн болов. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ ураантай холбоотой хоёр өгүүлбэр байгаа. Их хурлаар батлуулсан. Нэг нь бол цөмийн хувь аюулыг Монгол улсын үдшилт бошлохгүй, тийм юм байхгүй. Хоёр дахь нь болохоор урааныг шарн унтаг хүртэл нь ашиглана гэсэн. За өнөөдөр Монгол улсад уран олборлох хэрэгтэй ашиглалтын лиценз бол хоёр янз байдаг. Нэг нь хайгуулын, нэг нь ашиглалтын. Хайгуулын лиценз авсан компаниуд байгаа юу байгаа. Ашиглалтын лиценз авсан компани өнөөдөр байхгүй. Ер нь тэгтээ дээр үед бол доромтын нөгөө марда урааныг бол ашиглаж байсан шүү дээ. Тэгэхээр ашиглалтын лиценз авсан компани бол байхгүй. Тэгээд дахиад би хэлье. Дахиад эн чинь яг төрүүчийн дотоодын хүнсний нөгөө юу хортой дотоодын формын хувцас чанаргүй гэдэгтэй адилхан юм явж байгаа. Ганц ч компанид ашиглалтын лиценз өгөөгүй байхад өнөөдөр урааны талаар баруун Монгол хүн бүх нь одоо энэ уран гэж ямар аимшигтай юм болдог тухайд суртал нэвтрүүлгэнд автлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас л зохион байгуулалттай хийж байгаа ажил. Би бол хариуцлагатайгаар хэлэхэд өнөөдөр урааныг албан ёсоор ашиглалтын лиценз аваад олборлож байгаа компанийг ширхэгч Монголд бол байхгүй. Хамгийн их төгссөн компани бол 2-3 компани бий. Жишээлх юм бол Ариава компани тэр доронтой уран урд нь ашиглаж ирсэн юм чинь. Одоо ашиглах гэвэл энэ хоёр ойрхон байгаа. Гэхдээ энэ ашиглалтын лиценз бол олгогдоогүй. Яагаад олгогдоогүй байгаа гэхээр нэгдүгээр энэ дээр монголчууд ойлголцолтой болох хэрэгтэй. Одоо сая жишээлх юм бол 400-500 сая төгрөгөөр нэгдүгээр эмнэлэг дээр бид нар юу оруулж байгаа байхгүй? Хавдрыг эрт уншилдаг цөмийн технологиг ашигласан тийм багаж тоног төхөөрөмж суйрлуулж байгаа. Дэлхийн нийт чинь бол цөмийн технологиг ашигладаг. Ямар хэмжээнд ашиглавал хоргүй боломжтой. Ямар хэмжээнд ашиглавал хортой гэдэг дээр л асуудал байдаг болохоос биш. Та нар дээр нэг юм уугаад үзэлтэй. Одоо хүн алаа хийчих байх та. Битээ туршиж үзээрэй. Нэг эмийг 5 давхарлаад уу ерөнхийдөө дуусна. Тэр чинь ямар доозаар ямар юм хэрэглэх үүдгээс болдго юм л да. Тэгэхээр энэ дээр бол манай нийгэмд нэгдсэн ойлголт бий болоод болоогүй байгаа учраас бид нар өнөөдөр урааны олборлох лицензийг бол олгоогүй байгаа л гэдгийг та нар ойлгож байна. Тэгээ энийг тойрол нэг хэрэгтэйгүй байхам худлууны яриа явуулдаг. Би элтээр та нартай уулзахдаа бас нэг ярьсан шүү дээ. Ер нь нэг юм гүтгэлгийн шинжтэй цуурхал тарааж байгааг бас улс байнд нэг мэддэг болох хэрэгтэй байна.
Бидний энэ чиглэлээр бас ажиллаж байгаа. Солонгосыгаа биш Дорнот билүү. Дорнот аймгийн нэг хэсгийг аваач солонгосууд зарчлаа гэж. Тийм юм хийдэггүй юм байх. Одоо Монголд тийм юм хийх боломжтой юу? Тэгэхээр нэг иргэдэд очиад хэлэхээр нэрээ цаад хитчин жайг бол хуучин бол нэг тийм юу байсан шүү дээ. Ирний төр засагт гарсан хүмүүсүүд идэж уудгийн донд тусцсан авилгачийг хэл агуулж байсан гэдэг тэр сэтгэл зүй арилаагүй учраас нэрэж бас идэж уудч мэдхэл нөхдөж шүү гэсэн. Ийм л юмн дээр тоглолт яваад байна. Тийм юм бол байхгүй. Манай Монгол улсад тийм боломж байхгүй. Өнөөдөр Хэмбугаанч ерөнхий сайд бай, их хурлын гишүүн хинч бай, ерөнхийлөгч хинч бай, Монголынхаа газар нутгийг нэг хэдэн зарддаг тийм ойлголт. Монголд бол өнөөдөр боломжгүй. Ураан ч гэсэн адилхан хэлж байна. Нээлттэй л байгаа шүү дээ би хэлж байна. Ашиглалтын лиценз өгөөгүй байгаа. А энэ дээр ойлголцол бий болох юм бол тэр нөгөө технологийн нөхцөлийг хангаад ашиглах тэр өдөр бас байж магадгүй л. Гэхдээ бид нар ингээд ойлголцолтой л явуулдаа. Түүнээс биш дээр үеиг шиг хүчнэд хийчдэг. Тэгээд захиргаадад хийчдэг тийм байхгүй. Тэр тусмаа шинжлэлийн засгийн газар ийм ил тод нээлттэй ажиллаж байхад тийм юм огт байхгүй гэдгийг л би дахин хэллээ. Одоо дахиад намайг хэрэгт оруулах юм даа. Би ер нь та нартай уулзахдаа нэг ярьсан шүү дээ. Та нартай уулзахдаа нэг ярьсан шүү дээ. Би бол өндөг бол тансаг гэж огт хэлээгүй. Өндөг нүүн өрчлөг тэгвэл өөр юм иччихэл гэсэн шүү дээ. Ер нь бол зах зээл чинь сонголтын ертөнц шүү дээ. Та нар шиг залуу хүмүүсийн хувьд бол амьдрал чинь тэр чигээрээ сонголтын ертөнц шүү дээ. Энэ хувьд юмс нь болохгүй тэр нэг юмс тэр нь болохгүй тэр нэг юмс шүү дээ. Ийм сонголтын ертөнцид ирчээд яхараа нэг юмтай ноцолдод ийдэг. Хэрэггүй л байхгүй юу? Яхараа заавал арафэли чихэр идэх гэдгийг өөр чигээрээ солиод идчихсэн шүү дээ. Гэхдээ ийм юм ярихаар ингээ гуйлаад наад алтан яг чинь өндгийг бол тансаг гэж хэлсэн шүү. Цагаан будаа асуусан та нар. Би цагаан будаа хүнтэй үйл нэг удаа гурлаад идчихсэн шүү дээ. Гэхдээ яагаад вирус ойлгохгүй юм? Тэгэл л үстэй. Тэр байтугай би хэлсэн шүү дээ. Явж хараад дэлхийн ертөнц бол Монголын загвар руу явж байгаа шүү. Манайх шиг натурал сайхан багтаа. Одоо гайгүй бордоо багтаа хөрсөн дургуулсан ногоотой. Бүхэн натурал шүү дээ. Энэ дэлхийн ертөнцийнхний шүлсээ гойжуулаад байхгүй юм нь Монголд байгаа байхгүй. Тийм учраас би бол амьдралаас л ярьсан. Цагаан будаа идэхгүй бол гурил ич. Гурил байхгүй бол 10 гурил ич гэсэн. Одоо тэгсэн намайг юу гэж бичих болд. Өглөө 10 гурил та нар энэ уус энэ Говьалтай аймаг, Завхан аймаг энэ маш сайн 10 гурил байгаа юм. Болгондоош тарьдаг байхгүй. Энэ ээ шүү дээ. Та нар энийг гэдэг энэ чинь дэлхийд байдгүй натурал юм би ярьж байна. Бүгдээрээ л нэг тийм их химийн баах юм хийцэн юм хойноос хөөцөлдөд илүү доллар төлдөг боёл гэж хэлсэн. Тэгж л ойлгоцгоор энэ аваараа ичж болж байгаа. Тэр нь Монголд эдсэн юмнаас тэр витамин дутагдаад өвчиж гэж би сонсоогүй. Тийм учраас хэвэн шүү хамаг юм бол энд байгаа. Өөрийнхөө ямиг өөрснөө л хэдүүлээ нэг чанартай юм хийж нэгнийхээ ямиг л авч дэмжиж. Манай засгийн бодлого ингэж л яваа ш. За нэгдүгээрт өчигдөр чи бас хэлсэн. Ер нь юм байлаа 40 наснаас дээшээ иргэсэн тэтгэврийн нас яг тэтгэвэр авч авахгүй байгаа 12,000 иргэн улсын хэмжээнд байна. Улаанбаатар хотод 3,500 байгаа. Энэ хүмүүсийг бид нар бүгдийн ажилтаа болгоно гэж хэлээгүй. Хэн ажил хий, хэн гэрээрээ юм хий, хэн аж ахуй эрхлэе гэж байна тэр хүмүүсийг дэмжинэ л гэсэн. За засгийн газар ажлыг би дүгнээд яах вэ? Тэгээд одоо олон нийт хэлэндээ. Энэ 7% хүүтэй зээлийг ямар их усүрээс санхүүжүүлэх юм орон сууцны орон нутгийнхны одоо булаас 8% хүүтэй зээл өгж байгаа шүү дээ. Тэр маань л одоо бас бидний бодлого л да яавал хөдөө бас боломжийн хүмүүс амьдардаг нөхцөл бүрдүүлэх гэдэг дээр толгой ашлагж байгаа юм. Тийм учраас 7 болгочих боломжийг бид нэр судалж байна. За баярлалаа, сэтгүүлдээ 30 минут дууслаа.